За guys, өнөөдөр бүгдээрээ Technoblade болон үүсэл сонирхолтой фактыг сонсъё. Technoblade нь зүгээр л Minecraft тоглодог жирийн хүү байсан. Жижиг YouTube сувагтай байсан. Гэхдээ тэрийг хинч үздэггүй байсан. Гэхдээ Technoblade бууж өгөөгүй. Technoblade нэг онцлог байсан. Minecraft-ыг маш бодож ухаалгаар тоглодог. Тэр Minecraft-ийн PvP болон зодон ерөн тулаанд ялагдаж үзээгүй. Би та хэдэд Dream Days домогт тулааныг ярьж өгье л дээ. Dream гэдэг нь Minecraft-ийн өөр нэг том геймер нэг эсрэг нэг хийсэн. Ялсуун нь $100 авах байсан. Хэн нь илүү вэ гэдгийг шийдэх тулаа. Technoblade ялсан. Энэ нь түүнийг жинхэнэ домог гэдгийг марталсан мөч байсан. Technoblade нэг л харамсалтай зүйл байсан. Тэр нь өвчтэй байсан. Гэтэ Technoblade хязгаарч бууж өгөөгүй. Тэр хорд хавтартай тэмцэж байсан. Видео хийхээ зогсоогоогүй. Хошин яриагаа хадгалж алдаагүй. Хүмүүс яагаад хүндэлдэг вэ? Маш чадварлаг, ухаантай, даруухан, хизээж бууж өгдөггүй. Жишээ нь Technoblade нэгэн эсрэг 5 хийж байхдаа хизээж ялагдаж үзээгүй. Дайсныг хуурж урхинд оруулахдаа маш сайн байсан. Тактик төвлөрөлгөө гаргахдаа маш ерөн л номер 1 байсан. Technoblade Minecraft-ийн жинхэнэ домог гэж хэлж байна. За жоохон богинохон болсон бол уучлаарай. Лайк саба дарвал би Dream Minecraft-ийн нөгөө том YouTube-ыг ярьж өгнө. Лайк саба дараарай, баярлалаа.